Сайн байцгаана уу? Өнөөдрийн бидний 1% илүү подкастын маань цааш энхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Миний би эмзүүч мөх ундрах манай эмч Азхүү бид хоёр өнөөдрийн дугаар дээрээ ярилцах болноо. За, Азхүү эмчээрд сайн сайхан юу байна? Ажил сайн уу? Ажил сайн. Ойрд бас ажил ихтэй ах шиг байна те. Харин ажлыг хажуугаар бас подкастаа хийх гээл. Ааха. Подкаст бас манай чухал байна. Бас өнгөрсөн манай бас подкастыг та нар сонссон гэдэгт итгэлтэй байна. Бас үргэлжлүүлээд сонсоорой. Subscribe дараарай. Лайк дараарай. За тэгээд өнгөрсөн бас подкаст маань айгүй олон хүмүүст хүрсэн байлээ. Тэгээд айгүй олон хүмүүс тэгдэл бичсэн байсан. Тэгээд бид нар тэрэн дээр одоо хариу өгөөд явах болно. Бас итгэвтэй комент бичиж байгаа хүмүүстээ баярлалаа. Үргэлжлүүлээд комментаа бас бичээд байгаарай. Бид нар бас мэрэгжлийн эмч бас манай комментээр хариулах байгаа шүү. Та тэгэхээр яг ингээд асуумаар байгаа зүйлсээ санаа зовлтгүйгээр шууд асууж олно гэсэн үг. За, Өнөөдрийн сэдв юу вэ? өнөөдрийн сэдв гидсэн дэх түрээслэгч гэдэг сэдвтэй байгаа. Маш сонирхолтой. За, өнөөдөр бол бас манай сэдв хавар алсантай холбоотойгоор тий бидний гидсэн дотор ер нь юу болж байна? Угаасаа яхав нөгөө хавар гүйлгэлт сургалт гэж ярьдаг. Гэхдээ тэрнээс өмнө бидний биеийн дотор хамтдаа амьдардаг, хамтдаа оршин байдаг түрээслэгчдийн талаар ярина. Бичил биетийн талаар тий. Зэ. Түрээслэгч гэж ярихаар за хэрвээ та сингл бол дэлхий дээр 8 тэрбум хүнээс та ганцаараа сингл биш. Яг бол таны эзэнт одоо 100 тэрлион орчим бичил биет амьдардаг шүү. Тэгэхээр та бас энэ дэлхий дээр ганцаараа биш гэсэн үг байна. За тэгэхээр ч бүр дэлхий дээр сингл хүн гэж Алга болох нь байхгүй болох нь ганц хүн ганцаардахгүй гэдэг чинь шүү дээ. За тэгэхээр төрөний ярьсан сэдв дээр ер нь бол хүний бие ойролцоогоор нэг 10 тэрлион орчим эсээс тогтдог. За тэгвэл хүний бие түүнээс 10 дахин их буюу 100 тэрлион гадны бичил биетүүд бас оршиж идэг бахнэ. Тэг яг нөгөө бид нар бичил биет гэхээр яг хүмүүсийн түгээмэл ойлгогдог. За би ч гэсэн өмнө нь тэгж ойлгодог байсан. Бичил биет гэхээр яг нэг юм гаднаас авж байгаа тий нём бактери заавал нэг хүчин үүсгдэг ч юм уу тий дандаа тэр хүмүүсийг дандаа эсрэг тий нём бактериудаа дандаа эсрэг гэж боддог байсан. Тэгвэл одоо бидний тий 100 тэрлион бичил биет бүгдээрээ угаасаа муу талын дүр биш тий. Энэ тал дээр та За мэдээч эдгээр бичил биетүүд одоо хувьд бол бид нэр амьдрах орчин нь олж өгж байгаа. За нөгөөд талаас бас хоолт ижүүлэн нүүж байгаа эзэн бие гэж ойлгоход болно. За бичил биетийн гэр юм биш үү? Тий, ер нь бол түрээслэгч нь тахна шүү дээ. За тэгэхээр эдгээр яг мэдээж одоо маш их хэмжээтэй сонсогдож байгаа боловч эдгээр бол бидний биеийн жингийн 1-3% эзэлдэг маш бичил агуулмжийг агуулдаг. Гэхдээ 1-3% агуулж байгаа мөртлөө агуулж байгаа хэмжээнд бас өндөр байдаг л да. Ер нь бол ойролцоогоор бол насан турш хүнд агуулдаг бичил биетний хэмжээ бол 1.5-аас 2.2 кг хүртэл байдаг гэж үздэг. За жишээ нь бидний насан турш хүний одоо уурыг тарих бол 1200 граммаас 1500 грамм хүртэл бас байх боломжтой гэж үздэг. Мөн бас бидний хамгийн их бодис солилцоо явуулж байдаг илэг гэдэг эрхтэн маань 1.2 граммаас 1200 одоо граммаас 1400 грамм орчим одоо жинтэй гэж үздэг. Тэгэхээр энэхүү одоо маш олон төрлийн бичил биетүүд маань бол хүний биед эргэтэн мэт одоо гол үүрэг гүйцэтгэдэг юм байна гэдэг ер нь бол сүүлийн үеийн судлаад байгаа юм. Тэгэхээр бидэд 20 дугаар зуунд одоо антибиотик гэдэг зүйлийг нээн илрүүлээд маш том нээлт хийжсэн бол одоо 21 дугаар зуун бол одоо эдгээр бичил биетүүдийг нээн илрүүлж түүнээс одоо эмчилгээний эрүүл байх амьд урт хугацаанд одоо эрүүл амьдрах одоо тэр гол одоо ашиг тусыг нь одоо судалж байгаа одоо гол 100 гэж хэлэхэд бас болно. Тэгвэл бичил биетний 100 болж байгаа юм шүү дээ. Тийм бичил биет. Цаашаа сэдв маань одоо пробиотик руу очино. За тэгэхээр пробиотик гэдэг зүйл одоо хүний биед ямар ач холбогдолтой гэдгийг одоо ер нь бол маш сайн одоо маш их судалгаанууд явагдаж байгаа гэсэн үг байна. Тэгэхээр бид нар бас аав ээжээсээ өөрсдийнхөө одоо бие физиологийг өвлж авдаг. Тэгээ таны хэлсэн шиг бичил биет маань одоо бараг л нэг эргэтэн шиг
гэд одоо судлагдж байгаа бидний биед ашиг тусаа өгдөг тийм зүйл гэж хэлж байна. Тэгүн хүртэл бид нар одоо бичил биетэй ч гэсэн аав ээжээсээ аавна гэсэн үг үү? За ер нь бол хүний биед одоо нэг эс дагуулгадах гений мэдээлэл бол ойролцоогоор 25,000 орчим байдаг гэж үздэг. За тэгвэл бичил биетэнд одоо яг энэхүү гений мэдээлэл 10 сая орчим байдаг гэж үздэг. За ингээд хооцоод үзэх юм бол ойролцоогоор бидний биед агуулгадж байгаа тэдгээр бичил биетнүүд биднээс 1-400 дахин одоо бодис солилцоо явуулж өгдөг гэсэн үг. За нөгөө талаас одоо хүмүүс одоо хромосомын геномын мэдээлэлээр бол 99-99.6% бараг ижилхэн байдаг. Гэхдээ хүн болон одоо бид хоёр бол гидсэн дагуулгаж байгаа тэр бичил биетийнхаа геномынхаа мэдээлэлээр 80-90% өөр байдаг байна. За тэгвэл хинтээ бид нар ижилхэн байна. Яг ижилхэн удамшдагтай ижил төстөөгөр бид нар ээж авдагаа ижил илүү одоо ижилхэн одоо геномын мэдээллийг хавлсан бичил биетүүдийг агуулдаг гэж үздэг байна л дээ. Тэр дундаа яг одоо ээжтэйгээ илүү төстэй агуулдаг. Тэгвэл яг бид нар адилхан юм биш те дотор байгаа бичил биет маань хүмүүст ерөөхдөө бол адилхан байдаг гэж байна те. Тийм учраас за хүүхэд төрлөө анхныхаа бичил биетийг ээжээсээ авдаг гэвэл зөв үү? Яг зөв. Одоо өөрөөр хэлбэл жирэмсэн байхад эмэгтэйчүүдийн одоо биеийн одоо ураг тийм ээ. Ураг маань бол одоо яг ер нь бол судлаачдаар үзэж байгаа бол дийлэнх нь ургийн одоо хоол боловсруулагдсан одоо гидсний орчинд бол одоо гадны биет буюу бичил биет агуулгаддаггүй гэж үздэг л дээ. За тэгвэл хамгийн анхны бичил биетээ хаанаас авдаг вэ гэхээр хүүхэд төрөх явцад төрөх замаас авдаг байна. Өөрөөр хэлбэл одоо ээжийнхэн өдрийн дагуулгадах бичил биетийг хамгийн анх одоо арьсны гадаргуу амны салстаасаар одоо хүртэж авдаг байна. За мөн түнчлэн хамгийн анхны одоо ангир уурга хүүхэд маань хөхдөг шүү дээ дөрөд. За тэгтээ сүүнээсээ биш хөхний одоо толгоон одоо тэр хөхөж байгаа арьсны ойр орчимд байгуулагдаж байгаа бичил биетийг хамгийн анх авдаг байна. Тийм учраас одоо хүүхэд ээжийн одоо бичил биетийн геномын мэдээлэл төстэй байдаг гэж үздэг юм байна л да. Яг босод хүмүүсээс өөр боловч хүүхэд ээж бол хамгийн ойролцоо байдаг байна. За мөн бас тэр хүний өдөр одоо өсөж торнож байгаа гэр орон түүнд одоо амьдарч байгаа одоо ах дүүс аав ээжтэйгээ илүү одоо геномын мэдээлэл ижилхэн бичил биетийг агуулдаг гэж үздэг байна. Бичил биет болгон удамшлын мэдээллийг агуулдаг юм уу? Яг нь тодорхой тэд нар маань гений мэдээлэлтэй л гэсэн үг байна шүү дээ. Тийм. Тэгэхээр тэрэн дэх одоо нийт масс геномын мэдээллүүд нь одоо төстэй байл гэсэн үг байна шүү дээ. Төрсөн эцэг их төрсөн одоо ах дүүстэйгээ илүү ижилхэн байдаг. Ааха. Та түрүүнс хэллээ шүү дээ нэг эхнийхээ бичил биетнийг нөгөө төрөх замаасаа авдгаа гэх. Тэгэхээр яг нөгөө төрхөөс өмнөх эмэгтэйчүүдийн үзэлгээр их шалгуулдаг нь бас тийм учиртай байна тий. Тэгэхээр бас өтрөөний ашигтай бактери хэр байх тэр энэ бас аягүй чухал нөлөөтэй. Тий, одоо жирэмсэн явц одоо жирэмсний хяналтанд одоо ээжүүд маань байдаг шүү дээ. За тэгэхээр тэр явцад одоо өтрөөний одоо салсны орчинд одоо хүүхдэд аюултай бусад төрлийн өвчин үсгэгч бактериуд, нянгууд, тий, вирусууд байгаа юу гэдгийг шинжилдэг, үздэг. Тий, тэгэхээр тэдгээр байвал одоо эмчлэх тэр нь маш чухал байдаг байна шүү дээ. Тэгээ өөрөөр хэлбэл тэр төрөх замыг бэлтгэх нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл хүүхдийн хамгийн анхны одоо пробиотикийг авах, ашигтай бактери буюу бичил биетийг авах одоо байгалийн зам байна. Аха. Тэгвэл энэ дээр нэг асуулт байна л да. Одоо нэг өөрөөрөө төрсэн эмэгтэй бол яг төрөх замаараа хүүхэд нь ашигтай бактери авах боломжтой. Эсвэл бичил биетээ авч ийн. Тэгэн хүртэл кесар хагалгаагаар төрсэн ээжүүдийн хүүхдүүд болон яг өөрөөрөө төрсэн, яг төрөх замаараа төрсэн эмэгтэйчүүдийн хувьд ялгаатай байдаг гэсэн үг. За яг ерөнхийдөө энэ дээр бас маш олон судалгаа байдаг хүүхдэд хийсэн. За ерөнхийдөө кесар хагалгаагаар за эсвэл одоо хөхөөр хооллоогүй тэдгээр хүүхдүүдийн хувьд бол одоо гидсний микробиом орчин бас ядмаг байх эрсдэл өндөр байдаг. Гэхдээ бүгдээрээ бас биш. За мөн бас яг саяны одоо кейсээр одоо төрж байгаа хүүхдүүд маань бол
ихэвчлэн дархлал сул байх. За цаашлаа дархлын одоо хэд мэдрэгшэл үүсэж харшламтгай байх. За мөн бацин солилцооны өөрчлөлт ороод хэд их таргалалтай ч байх ч юм уу тийм ээ. Мөн сахарын өвчин үүсэх эрсдэл нэмэгдэх бага наснаас. За цаашлаад бүр одоо цаашлаад байвал аутизм үүсэх эрсдлийг бас нэмэгдүүлдэг гэж бас үздэг. Яг нь энэ нь бас нэг судалгаан дээр нотлогдсон л да. Өөрөөр хэлбэл хэвийн хүүхэд аутизмтай хүүхдүүдийн хоорондох микробиом орчны хооронд маш зөрүүтэй байдаг. Өөрөөр хэлбэл аутизмтай хүүхдүүдийн гидсний микробиом орчин нь илүү одоо тоо төрөлцөө мөн бас бага ядамаг байдаг гэж бас үздэг юм хэлээ. Тэгвэл яг бас хүүхдийг хөхөөрөө хооллох тий бас амар өөрлөл байдаг юм шиг байна гэж Маш бодлоо. чухал тий. Одоо Яг нөгөө нэг бичил биет гэхээр хүний бие дотор байгаа бичил биетүүд яг тий юу л дээ. Одоо мөөгөн зураг гэвэл бас л бичил биет үсттэй тий. Тэ одоо бид нар одоо ашигтай юу ашиггүй юу гэдэг талаас асуух гэдэг шүү дээ тий. Тэгвэл бүх одоо бичил биетүүд. За тэгвэл ер нь бичил биетийг бид нэр бас ойлгохын тулд хоёр ойлголтыг бас жоохон ойлгочвол зүгээр л дээ. Микробиом, микробиот гэж яг юу гэж хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл микробиом гэдэг нь бол энгийнээр хэлэх юм бол тухайн гэр орчин гэдэг ойлгож болно. Одоо бичил биет амьдарч байгаа Орчин эсвэл гэр. Микробиот гэдэг нь бол тэрхүү орчинд амьдарч байгаа бичил биетүүдийн одоо төрөл зүйлүүдийг хэлж болно. Одоо тэр байшинд ямар төрлийн амьтад байгааг нь бид нар микробиотууд гэж нэрлэж хэлж болно. Тэр байшингийн микробиом. Тэнд амьдарч байгаа хүмүүсийн микробиот гэж хэлээд бас болно. За тэгэхээр бидний одоо бүхий л одоо эргэтэн хэсгүүдэд одоо ер нь бол арьс сасны эргэтнүүдэд бол одоо бичил биетүүд оршиж идэг. За тэгвэл эдгээр маань бол тодорхой хэмжээний янз бүрийн микробиом ус гэж орчдөг. Өөрөөр янз бүрийн байшинтай байна шүү дээ. Тэгвэл янз бүрийн байшинтай байнгут тэнд янз бүрийн эздүүд амьдардаг байна. За үүнийг ялгах нэг жишээ аваад үзье л да. Хүний арьсны гадаргуу, амны хөндөй, одоо хоол босруулах нарийн бүдүүн гэсэнд ойролцоогоор 600-аас 1000 төрлийн бичил биетүүд байдаг. Төрлийн энэ нь цаашаа ингээд омгоор ингээд зүййлгээл хуваагдвал хэдэн зуун мянга болоо явчихна. За тэгтэл хүний ходоод нь ердөө 25-аас 40 төрлийн бичил биетүүд байдаг. Яагаад? Өөрөөр хэлбэл тэр амны хөндөй, хоол босруулах зам, арьсны гадаргуу бол бичил биет үржих таатай нөхцөл учраас тэр микробиом орчинд маш олон төрлийн микробиотууд амьдраад байна. Гэтэл ходоодны хүчил гэдэг чинь өөрөө байглаасаа одоо гадны биетийг биднээс хамгаалж идэг тийм тогтолцоо байна шүү дээ. Тэгэхээр тэрийг эсвэрлэж чаддаг бас хэдхэн төрөл байдаг байна шүү дээ. Ингээд микробиом гэдэг зүйлийн орчин гол өөр байдаг байна. За тэгвэл түрүүний аутизмтай хүүхдүүдийн хоёул ярьсан шүү дээ. Тэгэнгүүт тэр хүүхдүүд эрүүл хүүхдүүдээ бодвол яг гидсэнд нь байх тэр мянга төрөл нь зөөн байх нь шүү дээ. Илүү. Аутизм буюу нийгмийн харилцааны төвхтэй хэлбэрийн хувьд бас бага байдаг. Тэгээ одоо яг энэ одоо яг тархины үйл ажиллагаанд одоо эдгээр бичил биетүүд ядамг байгаа нь нөлөөлж гинэ гэж үзээд байгаа юм. Нөгөө талаасаа бас аутизм, харшил үүсэх энэ одоо ихсээд байгаагийг бид нар одоо хотчлын өвчин гэж яриад байгаа шүү дээ. Тэгээ бид одоо нөгөө хотшоод бидний идэж бууж байгаа хоол хүнс өөрчлөгдөөд энийгээ дагаад бидний гизэнд агуулгадах микробиотуудын одоо төрөл зүйл өөрчлөгдөөд ингээд бас олон төрлийн суур өвчин хүсэх бас үндсэн энэ гизний хэвийн орчин алдагдaltaй их холбоотой гэж бас үзээд байгаа юм. Пробиотик гэхээр одоо ашигтай бактери тий. Тэгэхээр яг пробиотик гэж зөвхөн яг ашигтай л бактери үү? Ямар үйл ажиллагаа явуул тий? За тэгэхээр яг олон улсад одоо пробиотикийг тодорхойлохдоо хангалттай хэмжээгээр одоо эзэн биетэй ашиг тусаа үзүүлж байгаа бичил биетүүдийг хэлдэг юм. За тэгэхээр бичил биетэнд юу ордог вэ гэхээр ашиг бактериуд ордог, мөөгөнцөрч орно, вирус ч орно, зарим төрлийн шимэгч орхож орно, игэл биетэнгүүд ч ордог байна. Ингээд хүний биед амьдарч буй одоо тэр бичил биет болгоно нь хэрвээ хүндээ ашиг тусаа үзүүлж байвал тэднийг бид нэр пробиотик чанартай юм байна гэж үздэг байна. Тэгэхээр зөвхөн
бактери биш. Мгм. Одоо бичил мөөгөн цор тий Вирус ч гэдэг. вирусээр нь эдгээр нь хэрвээ ашиг тусаа өгчүүл байгаа бол тэр бол пробиотик юм аа л. Тэгж ойлгоход бас болно. Тэгээд ер нь хүний одоо эдгээр бичил бидүүдийн хамгийн одоо их агуулдаг хэсэг бол одоо дийлэх масс буюу 90% нь хаана байдаг вэ гэхээр хоол босруулах замд л байдаг. За тэгээд эдгээр хоол босруулах замд агуулгадж байгаа нийт бичил битийн ердөө 5-7% нь ойролцоогоор ашигтай пробиотикууд байдаг гэж үздэг. Ер нь бол. Тэгэхээр тэр яг ашигтай байх хувьяасаа багасчаар одоо тэнцвэрт орчаалдаг туу. Яг зөв тийм. Тэгэхээр яг гоо маш бага агуулмж нь одоо пробиотикууд ашигтай бактериуд байна шүү дээ тийм. Гэтэл бус нь муу бактериуд гэхээр бас биш. Энэ хүний биед оршиж идэг өөрөөр хэлбэл тэр микробиом гэдэг орчныг бүрдүүлж идэг одоо эздүүд байх нь шүү дээ. Энийг одоо эрүүл зөв зохистой тэнцвэртэй байлгахад энэ пробиотикийн оролцоо маш чухал байдаг. Хэрвээ энэ буураад алдагдах юм бол нөгөө нөхцөлд эмгэг төрөгчүүд буюу одоо нөгөө пробиотикийн нөлөөнд дарангуулагдчихсэн өвчин үүсгэгч бактериуд маань өсөж үржээд альва ямар нэгэн өвчин үүсгээд байдаг бас тал байдаг. Одоо ингээд та пробиотик одоо яг маш цөөхөн хувьтай байт юм шүү дээ. 5-7 гэлөө. 5-7. За тэрнээсээ унаад эхлэхээр нөгөө нэг пробиотикууд одоо миний ойлгож байгаагаар л бусад нөгөө нэг ашиггүй ч биш зүгээр оршиж идэг тэр юунуудаа дарангуулж идэг ашигтай бактериуд нь. Тэгээд дарангуул нь багасаад тоон цөөрөөд эхлэхээр нөгөө нэг өвчин үсээд байгаа гарч нөгөө хэдэн дарангууллагтгаа болоод эхлэхээр гараад эхлээд байна. Тэр нь бол ер нь инженеэр тийм яг колонус үржээд эхэлдэг л гэсэн үг байна шүү дээ. Тэгвэл үржих процессыг ашигтай бактери гэсэн дарангуулж өгч байгаа. Тий, одоо өөрөөр энэ түрээслэгч нар маань бидний гизэнд ороод аль одоо өрсөлдөгч армаараа хоолносоо олох, амьдрах, өсөх, үржих нөхцөлөө өөрсдөө бүрдүүлж идэг байна шүү дээ. Тэгэхээр хэрвээ бид одоо ашигтай бактериа дэмждэг пребиотик гэж ярьдаг хоолносыг хэрэглэхгүй байгаа байвал бидний ашигтай бактери буурч эхэлдэг. Ингэхээр нөгөө өвчин үүсгэгчид нингууд маань өсөд таатаар нөхцөл нь бүрдээд гидсний янз бүрийн одоо эмгэг өвчлүүд үүсээд идэг тал байдаг байна. Таны сая ярьж байгаа шиг пребиотик тий. Одоос яг энэ хүмүүсээс мэдэхгүй л хальтаа. Пробиотик, пребиотик гэж яриад байдаг. Яг аль нь ашигтай бактери юм бэ гэж айгүй хүмүүс төрөлөд идэх тий. За тэгэхээр пробиотик гэдгийг хэдэл бас ойлгочлаа тийм. Пребиотикийг бас өмнөх одоо подкастаар зугснаа ярьсан. Пребиотик гэдэг нь бол яг энгийнээр бол бид нэр эслэг гэж ойлгодог. Гэхдээ ашигтай бактерийг өсгөх чадварчтай одоо тэр тэдгээр одоо шинэ дэжлийн байцуудыг бид нар бол бүгдийг пребиотик гэж ярьдаг. Тэр дундаа хамгийн одоо ашигтай бактерийг өсгөх чадамжтай зүйлүүд бол эслэгүүд байдаг. Тэгэхээр эслэг агуулмжтай хоол хүнс хэрэглэх нь бидний ашигтай бактерийн хэвийн доктортой байх нөхцөлийг бүрэн хангадаг байна. Одоо жишээ нь за яг хавартай холбоож ярих юм бол тий нөгөө нэг гүйлгэлт ялцчихгүй хэсдэг. Тэгэнгүүт л одоо нөгөө нэг хүний гидсний тэнцвэрт байдал буюу ашигтай бактерийн тоон буураад алдагдаад эхлэхээр гаднаас орж ирж байгаа нөгөө нэг ням бактери вирусэндээ жоохон төсвөр багтаа болоод эхэлдэг. Гэвэл зөв. За яг одоо нөгөө улирлын чанартаагаар одоо суулгуудууд маань янз янзбайдаг шүү дээ. Жишээ нь одоо хүйтний улиралт те намар, өвлийн улиралт голцоо нөгөө вирусын шалтгаантай ханиа томны суулгуудууд ялангуяа ротовирусын суулгуудууд нэмэгддэг. Одоо хавар зуны улиралт бол хайрцангуй эргээд нөгөө хөрсний бохирдол одоо бороо орсны дараах одоо бохир сувгийн одоо бактерийн дээш одоо гадаргуу дээр дэгдсэнтэй холбоотой борооны урсгалаар одоо халдвар тархсантай бохир гарын одоо халдвараас үүдэлтэйгээр одоо гидсний суулгалтууд нэмэгддэг. За дээрэс нь одоо аялал зугааллага нэмэгддэг тий. Одоо буруу хадгалсан удаан хугацаанд хадгалсан хоол хүнс хэрэглэсэн түүндээс одоо агуулгадж байгаа янз бүрийн халдварт өвчнөөс үүдэлтэйгээр суулгалтууд ихсдэг. За тэгвэл бидний ашигтай бактери буураад суулгалт үүсэх гол шалтгаан бол ихэвчлэн антибиотикаас болж бас буурдаг.
За яг антибиотик хэрэглэхээр антибиотик бол нөгөө нэг ашигтай ашиггүй ч бүх бактерийг нь устгахчдаг болохоор ингээд гидсний тэнцвэрт байдал алдагдчихна гэж үзсэн. За яг бүр сургалт руугаа гүнзгий орохоос өмнө пробиотик тэгвэл яг амьдрах чадварын хувьд те бид нар хоол хүнсээс бас амна гэж ярьдаг. Одоо жишээ нь хүмүүс их мэддгээр одоо тарганд те бифидиум бактеритай гэж тараг, йогурт хүмүүсийн мэддэг кимчи эднэрээр яг бид нар пробиотик авнаа гэж үздэг гэдэг. Зарим хүмүүс бас айрагч гэж ярьдаг тий. За ер нь хоол хүнснээсээ бид нар пробиотикийг авах нь хэцүү тий. За ер нь бол улс орон болгон одоо өөр гэсэн хоолны заншил, хоолны төрөл өөр байдаг шүү дээ. За жишээ нь одоо ер нь эсгэгсэн бүтээгдэхүүнд ихэвчлэн пробиотик агуулдаг гэж үздэг л дээ. Гэхдээ эсгэгсэн бүтээгдэхүүн болгон одоо пробиотик агуулдаг. За ер нь бол эсгэгсэн одоо хамгийн их пробиотик агуулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд бол кимчи. За компуча. За эсвэл эсгэгсэн одоо сой соусны тий эдгээр бүтээгдэхүүнүүд пробиотик агуулдаг гэж үздэг. За монгол хүмүүсийн хувьд бол одоо айрыг, сүү цагаан эдээ тий зундаа бас цагаална гэж ярьдаг шүү дээ. Ер нь бол сүү тараг цагаан эдэг илүү хийдвэл бид нар пробиотик авах боломжтой. За ер нь бас эдгээр сүү цагаан эдэг гэхээс илүү одоо хөдөө байгаа малын бууц одоо мал ахуйтайгаа ойртох тусам бид нар пробиотик ахуй хамгийн одоо зөв хамгийн байгаль дээр хэрүүл одоо ашигтай бактери, ашигтай бичил биетүүд авах боломжтой. Хүүхдүүдээ одоо хөдөө одоо зуны улирал хөдөө гадаа явуулах нь ийм ашиг тустай байдаг бахад. Гэхдээ бид нар бол хот шоод бидний идэж байгаа өдөр тутмын хоолны одоо төрлүүд өөрчлөгдөөд энэс үүдэлтэйгээр бид нар бас хангалттай хэмжээгээр авч чаддаг. Хоёр бэлэн одоо нөгөө тараг зүүн бүтээгдэхүүнд бас пробиотик удаан хугацаанд амьдарч чадаж байгаа юу тий? Ер нь бол яг одоо пробиотикоор баяжуулсан сүү тарагд бол хамгийн багадаа 7-оос 1 сар хүртэл одоо хадгалагддаг гэж үздэг. Яг хадгалагддаг гэдэг нь анх үйлдвэрлэсэн цагаас хойш түүнд агуулдаг пробиотикийн хэмжээ айж мажмаар буурч идэг байхгүй. Тэгэхээр бид нар хамгийн сайн одоо пробиотикийг авъя гэвэл үйлдвэрээс нь гарсан эсвэл шинэхэн одоо тэр хөдөө айлд одоо бүрдсэн тараг сүү. Яг шинэхэн илгэн таргийг тий дөнгөж бүрээд уул хамгийн их пробиотиктэй байх. Хамгийн байгалийн татвар болно. Таны яг хэлж байгаагаар бид нар яалтчгүй хотшоод одоо тий айл болгонд яг цэвэр үнэний сүгээр яг цэвэр шин сүгээр тэр болгон айл болгон илгэн тараг хийгээд өөртөө бүрээд шинээр нь хэрэглэх боломж байхгүй. За хэрвээ тэгээд үйлдвэрлэнээсээ хойш баг зэргийн удацсан ч юм уу тийм үед тарганд агуулгадж байгаа тэр пробиотикийн хэмжээ өдөр ирэх тусам л буурж байгаа. Тэгэхээр бид нар хоол хүнснээс бас пробиотик авъя гэхлээр өдөр болгон кимчиг их хэмжээгээр идэх зохимжгүй дээрэс нь хэцүү. За тэгээ өдөр болгон өдөр шөнөгөл тараг ууж идэх тахгүй бол бас хэцүү. Тэгээ бас дандаа үйлдвэрийн нөхцөл. Тэгээ зарим хүмүүс ч бас одоо нөгөө сүү задлаж лактаза ферментийн дутагдлаа сүү бүтээгдэхүүн хэрэглэхээр гидсэн дүүрдэг ч юм уу бас тийм хүмүүс ч бас байдаг. Сүүлүүд бас бүр илүү ихсэн байлээ тийм шинж тэмдэгтэй хүмүүс. За тэгэхээр ерөнхийдөө бол одоо хүмүүс за хоол хүнснээсээ пробиотикоо хангалттай хэмжээнд авч чадахгүй байна гэд сүүлийн үед бол яалтчгүй пробиотик хүсвэл эдэн жил маш их хэрэглээтэй болцсон тий. Тэнгүүт одоо нэг асуулт байна л да. Бид нар өдөр тутамдаа тий одоо өглөө үлэн дээрээ пробиотик уучаа гээл тий. Тэгэнгүүт өдөр болгон олон тэрбумаар нь тий 20-30 тэрбумаар нь өдөр болгон уугаад тасралтгүй урт хугацаанд уух нь энэ одоо яг зөв. Ашиг тустай юу? Энэ сөрөг нөлөө байгаа юу тий? Сөрөг нөлөө эсвэл бид нар яг тэр тий их тэрбумаар нь аваад маш их хэмжээнд аваад тэр нь яг үйлчлэх хүрээндээ очиж үйлчилж чадж байгаа л уу? За нэг 20 тэрбумыг авлаа гэхэд 20 миний биед шингэж чадах уу? За аливаа бичил биет бол ер нь бол яг энгийн нэг 4 үе шаттайгаар хүний биед амьдардаг. Тэгээд өвчин үүсгэгч, ашигтай бактеричүү тий яг л ижилхэн. Энд хамгийн номер 1 одоо алхам бол тухайн бактери хүний биед наалтах процесс. За ер нь шинжилгаанаар бол адгезив үүсгэх. Одоо тэр хоол босруулалт замын хучуур хэсэнд очиж наалтах процесс. Эндээс эхлээд тухайн бактери наалцснаас бэхжээд тэр нь колон үсгэж үржээд өөрийгөө хамгаалалт үүсгээд цаашаа тархаж
одоо өөрийгөө үржүүлдэг байна бактериуд. За тэгвэл ингээд энэ бол тухайн бактерийн амьдрах гол одоо чадвар байна шүү дээ. Гэтэл энийг одоо хүлээн авах хүн болгоны нас болгон өөр. Одоо ямар насны хүмүүс бас ямар хүмүүс гэдгийг одоо тэр хоол босруулалт тогтолцоо болгон өөр байдаг байна. Тэгвэл бид нар ямар одоо эмчилгээний зорилгоор тэр бактерийг ашигтай бактерийг удаан хугацаанд хэрэглэх өндөр тунгаар хэрэглэх нь бас эмчилгээ болгон дээр өөр болчтой байна. За жишээ нь одоо бид нар сүүлийн үеийн одоо next generation probiotic гэж гараад байгаа. Одоо энэ бодис солилцоо эрчмийг сайжруулж өгдөг, өөхний массыг бууруулдаг, цусан дахь холестеролыг бууруулдаг. Эдгээр пробиотикийг үр дүн гүйцэхийн тулд судалгааны ажил нь 6 сар хүртэл байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр хүн хэрэглэх курс нь бол доороо иж 3-аас 6 сар хэрэглэх болох. Гэтэл одоо өнөөдөр хоёулаа бас суулгалтын тухай ярих юм тий. Гэтэл суулгалт одоо архаг цочмог тий. Үжиг суулгалтанд бол пробиотикийг 10-аас 20 хоног хангалттай гэж үздэг. Зарим тохиолдолд яг хоо антибиотик эмчилгээнээс хамаарат. Зочмог суулгалтын үед одоо бас 3-аас 5 хоног ч юм уу тий. Гих мэтчлэн нөгөө талаас бас одоо эмэгтэйчүүдийн өдрөөний хэвийн орчин хангах пробиотикийг хэрэглэхийн хэсэг газараар хэрэглэхэд өндөр тунгаар биш бага тунгаар хэрэглэх болж байна. Тэгэхээр хит их тунган нь бас эргээд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл бас дагуулж идэг. Ингээд үзэхээр бид нар яг юунд ямар эмчилгээнд хэрэгжилж байгаагаас шалтгаалаад тухайн бактерийнхаа тоо, төрөл зүйл тэгээд хэрэглэх хугацаагаа тодорхойлох хэрэгтэй байдаг байна. Тэгэхээр ер нь бол яг хаа мэдээж өндөр тунтай хэрэглээрэй гэл те пробиотикуудыг ингээд эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг рекламддаг тийм үү. Энэ маань бол нэг талаараа бас маркетинг байх бололцоотой. Өөрөөр хүн илүү өндөр ашигтай илүү авах гэдэг. Тэгэхээр нэг талаасаа бас тийм ойлголт бас байдаг шүү. За тэгэхээр бас хит өндөр тунгаар зарим хүний бие хүлээж авах боломжгүй. Тэгвэл тэр нь одоо илүүдхүү эсвэл өтгөнөөр гадагшлах уу? За дээрэс нь пробиотик та төрөл гэж ярьсан шүү дээ. Яг тэрэн дээр бас пробиотикийн омог төрөл зүйл бас хэр чухал вэ? За тэгээд түрүүний ярьсланчлан пробиотикийг бид нэр колон үсгэх нэгжээр ерөнхийдөө хэмждэг. За ер нь бол ягаад пробиотикийг одоо их тунгаар хэрэглээд гаж нөлөө илэрхүү гэж асууж байгаа. Энэ дээр бол ялангуяа урьдчилан сэргийлэх хангаах ухаанд пробиотик гэдэг зүйлийг илүү их нэвтрүүлээд байгаа гол шалтгаан нь юу вэ гэхээр аливаа бидний уусан тэр 20 тэрбум, 10 тэрбум, 5 тэрбум хэрэгэлсэн ч ер нь бол дийлэнх масс нь өтгнөөрөө гадагшилдаг. За энэ юу хэлж байгаа гэхээр бидний уусан ашигтай бактери амны хөндөгөр ороод төгсгөлээс өөрөлд гардаг. Бид нар өөрсдөө ашиг тустай ямар нэгэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхэд бидний хоол босруулах замаар ороод одоо тэр нь цусаар шимэг хоол босруулах замаар шингээд цусаар дамжин илгэнд хувираад цаашлаад бөөрөөр илгарч идэг. Өөрөөр хэлбэл илэг болоод бөөрөнд тодорхой хэмжээний бодис солилцооны ачаалал үүсгдэг байна. Тэгэхээр яг нэг ойлгохдоо л нөгөө илгэнд одоо бидний ууж хэрэглэж байгаа им те арай хүчтэй антибиотик ч юм уу тэд нар бол цусам чимэгдэж илгэнд бөөрөнд ачаалал өгдөг. Тэр пробиотик бол цусанд бол шимэгдэхгүй. Яг хоол босруулах замаар явж байгаа. Ер нь хоол босруулах замаар тэр сансны орчин өсөж үржээд за тухайн пробиотикийг одоо дархлаа дэмжиж байгаа бол дархлааны үйлдэлээ үзүүлж чинь тухайн төрөл зүйл нь одоо суулгалтыг бууруулж байвал суулгалтаа бууруулж чинь цаашлаад одоо бидний одоо сэтгцийн эрүүл мэндэд хүртэл одоо бид нар пробиотикийг ашиглаж эхэлж байна. Тэгээд одоо хамгийн түгээмэл эргэлдэх нь одоо бөөр шээсний зам дээрээс нь эмэгтэйчүүдийн өтрөөний хэвийн орчин хангахын тулд бас пробиотикийг ууж байна тий. Тэгэхээр энэ бол амны хөндөгөр ороод төгсгөлийн зөвөр гадагшилж байгаа учраас маш гаж нөлөө багтаа гэж үздэг байна. За тэгвэл пробиотик маань ийм ач тустай байх нэ. За тэгвэл өнөөдөр түрүү яг ярьж байгаа буцаад пробиотик руу орсон сэдвлөөгөө оръё. Гүйлгэлт, суулгалт тий. Одоо яг угаасаа пробиотикийн хамгийн хэрэглээний эд үе яг хамгийн хэрэглээний одоо эрчимтэй үе буюу яг гүйлгэлт суулгалтын үе эхэлж байна тий. Яг пробиотик өдий угаасаа хүн болгон ярьдаг. Пробиотик уяа. Ингээ гүйлгэлт суулгалт явагдаж байна. За тэгвэл таны хэлснээр түрүү гүйлгэлтийн маш олон төрлийг хэлсэн шүү дээ. За тэрнээс товчхон ярих юм бол яг гидсний
одоо ашигтай бактерийн тэнцвэр байдал алдагдаад ашигтай бактери буураад тэгээд ингээд одоо вирусын халдвар аваад гүйлгэж байгаа нэг гүйлгэлтэй байна. Эсвэл одоо нөгөө нэг антибиотик хэрэглэсний дараа угаасаа ашигтай бактерийн тоо буураад эхлэхээр гүйлгэл суулгалт явагдаж байна. За тэгвэл нэг нь болохоор ашигтай бактери алдагдсанаас болж байна. За нөгөөх нь болохоор гаднаас вирусын халдвар орж ирснээс болж гүйлгэж байна гэсэн. Үсгэгч нэм бактериуд тий. За тэгэхээр яг хоо энэ дээр бас нэг ялгаж ойлгох тий эмчилгээний төрлүүдийн хувьд бас арай өөр байдаг л да. За мэдээж суулгалт гэж яг юу вэ тий. Тэгэхээр ер нь бол суулгалт гэдэг нь бол одоо шингэн өтгөнөөр одоо бие засгийг хэлж байгаа шүү дээ тий. Альва саяны шалтгаануудын улмаас өөрөөр хэлбэл одоо өдөрт одоо 3-аас дээш 2 хоног үргэлжилсэн одоо ийм суулгалт өгөх юм бол бид нэр суулгалт гэж үздэг. За хүүхдэд бол 5-аас дээш одоо өдөртөө суулгаж ивэл бид бас суулгалт гэж үздэг. Хэдэн хоногоос дээш? Яг өдөртөө 5-аас дээш хүүхдэд. Өдөртөө 5-аас дээш. Насан турш бол 2-оос 2 өдөрт одоо 3-аас дээш өтгөнөөр одоо шингэн суулгалт өгч ивэл. За 2-оос дээш хоног үргэлжилж ивэл ер нь л суулгалт гэж. Тий. Тэгэхээр одоо нөгөө борооны улирлах холбоотой. За яг жоохон муу юм ярьж л да. Одоо Улаанбаатар хотыг тойрсон гэр орол их байдаг. За тэгээ хөрс гисдэг тийм үү. Цас одоо хайлаад ирэхээр нөгөө нөхөн жорлонд агуулгадах, өтгөнд агуулгадах өвчин үсгэх бактериуд борооны усны урсгалаар дамжин одоо бусад газар руу тархаж идэг. Агаарт дэгдэн гэж байна. За зарим нэг нь агаар дэгдэх боломжтой. За тэгтээ ихэвчлэн одоо нөгөө ахуйн гар одоо бохир гараар дамжих эдгээр халдварууд гидсний суулгалтын гол үүсгэгч нь болж идэг. За ер нь бол яг мэрэгжлийн хэлээр Escherichia coli, Shigella, Salmonellosis гэдэг одоо зарим төрлийн эгэл биднэр үүсэх ер нь бол суулгалт бол илүү их одоо энэ дулааны холиролт тохиолддог байна. За тэгвэл пробиотик эдгээр суулгалтын үед бол бид нэр бол ихэвчлэн яг эмчилгээнүүдэд хэлнэ л дээ. За үнэхээр хүн хэлбэрийн суулгалт байвал мэдээж антибиотик эмчилгээ чухал. Гэхдээ антибиотик эмчилгээ яваад ирэхээр бас дахиад ужиг суулгалтуудаа бас өсөдөх эрсдэл байдаг. Тийм учраас бид нэр пробиотик хэрэглэх нь хамгийн чухал. Одоо жишээ нь тэг гүйлгэлч чамаас янз янз байгаа штэ. Тэгээ сандрахаараа гүйлгэх хүмүүс ч байна. Тэ яг хоол хүнс аялал гэхээр яг хоол хүнснээс шалтгаалсан. За аяллаас бас яг хүмүүс нөгөө гараа угаахгүйгээр хоол хүнс хэрэгэлдэг. За тэгээд нөгөө нэг антибиотикийн суулгалт. Тэнгууртл антибиотикнаас болж суулгаад байгаа хүнд үргэлжлүүлээд антибиотик өгөх үү? Эсвэл одоо яг таны хэлж байгаагаар одоо нөгөө нэг гараа угаагүйс болоод эсвэл одоо нөгөө нэг жорлонгийн модон жорлонгийн тэр вирус тэгдэж тэрнээс халдвар авсан байгаа. Тэрнийг бүлгэлтийн үед антибиотик төвлөөс хэрэглэх нь зөв үү? За тэгэхээр энэ дээр бид нэр пробиотикийн дэвшилтэд бас одоо нэгэн бас зүйлийг ярилцъя л да. За ер нь бол бид нэр пробиотик, пребиотик, симбиотик тэ энэ хоёрыг нийлүүлэхээр гэж ойлгоол одоо нийтлэг байдаг. Гэтэл одоо цаашаа пробиотикийн шинжилгээ ухаан маань постбиотик, парабиотик гэдэг ойлголтыг оруулаад ирлээ. Тэгэхээр энэ нь бас эдгээр эмчилгээний төрлүүд бас ер нь бол суулгалтанд маш үр дүнтэй. Цаашлаад бусад одоо өвчлөлийн үед ч гэсэн энэ төрлөөр нь ашиглах нь чухал юм байна гэдгийг одоо энэ шинжилгээ ухаан илүү дэлгэрэнгүй үзээд байна. Тэгвэл одоо пробиотик нь парабиотикоос ямар ялгаатай? Парабиотик нь тэгвэл суулгалтын үед ямар илүү даваа талтай? За ер нь ингээд түрүүн хоёлаа пробиотик гэдэг нь ингээд тодорхойлтыг нэрсэн шүү дээ. За тэгсэн чинь дахиад судлаад үзсэн. Чинь хүний биед ингээд амьдарж байгаад нэг ашигтай бактери амьдарж байгаад амьдралынхаа циклийг дуусгаад одоо тодорхой хугацаанд ингээд мөхөж өгдөм байх л та. Тэгээд өгсөн чинь түүний одоо үлдээсэн биений корпус одоо өөрөөр хэлбэл тэр одоо энгийнээр бол зогцос гэж хэлж болно л доо. Тэрхүү зогцос нь яг пробиотиктэй ажиллах өөр гүйцэтгэдэг байсан байхгүй юу? Өгсөн одоо амьгүй байсан ч гэсэн тэр гидсний орчинд одоо халдвар өрөвсөл одоо үүсгэж сэргийлээд байсан байна. Энийг нь эрдэмтэд ажиглаад эхэлсэн байна. За тэгвэл энд парабиотик ийм үйлчлэгээтэй юм байна. Тэгвэл одоо постбиотик одоо жишээ нь бид нар пробиотик эмчилгээг одоо суулгалтын үед голчилж хэрэглэнэ тийм ээ. Саяны одоо зочин суулгалтанд
Гэхдээ энэ пробиотик маань өөрөө түрүүний ярьсан тийм хүний биед наалдаад, өсөөд, үржээд, колон үсгээд тэгээд тэр нөгөө бусад одоо халдвар үсгээд байгаа бактерийг дарангуулах гэдэг шүү дээ. Тэгэхээр энд одоо тодорхой хэмжээнд 48-аас 72 хүртэлх цаг зарцуулдаг байна. Урт. Өөрөөр хэлбэл суулгалт маань ингээл зочин суулгалт эхлэнгүүт пробиотик имчилгээ хийгээд эхлэхээр нэг одоо 2-оос 3 хоногийн дараа үр дүн өгөх гээд байна шүү дээ. Тэгвэл үүн дээр пробиотик, постбиотикийн хэрэглэний ямар ач холбогдолтой юм бэ? За, постбиотик нь арай өөр. Нөгөө пробиотикийг пребиотиктой хамт нийлүүлээд лабораторид оруулаад одоо хооллох нь шүү дээ. Пробиотикийг лабораторийн орчинд хэрэгтэй ашигтай одоо хоолоор нь хооллонгууд нөгөө пробиотик чинь хоолоо идэхдээ өөрөөсөө хэрэгтэй бодисуудыг ялгаруулд юм байна. Тэгээд энэ хэрэгтэй бодисыг нь бид нэр ялгаж аваад тэр метаболик буюу бодисын сүлжээний бодисуудыг бид нэр постбиотик. За тэгээ нөгөө пробиотик маань ингээд тодорхой хугацаанд амьдарч байгаад үхээд тэрэнд үлдээсэн биеийг бид нэр парабиотик. Ингээд энэ хоёрыг хослуулад эмийн одоо эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн болгоод хэрэглэхээр илүү хурдан үйлчилдэг юм байна л да. За одоо түүний сонгол жишээ нь бол probiotic acute. Өөрөөр хэлбэл тухайн амьд бактерийг хүний биед оруулаад үржүүлээд өсгөөл ингээл суулгалтын ингээд зогсоохоос илүү шууд яах нь тэрийг ашигтай тал руу ингээд лабораторийн орчинд өсгөж үржүүлээд хэрэгцээтэй тэр суулгалтыг үүсгэдэг бактериудын эсрэг бодисуудыг ялгаж аваад эм болгоод хүний биед оруулчихаар маш хурдан үйлчилдэг. Тийм учраас probiotic acute болохоор одоо өнөөдрийн бүтээгдэхүүн шүү дээ тий. Тэгэхээр 24 цагт одоо суулгалтын 3-аас доошо буулгаж үйлчилдэг байна. Тэгвэл бас зөвхөн энгийн пробиотикийг бодвол илүү хурдан үйлчлэгийг үзүүлдэг. Илүү шинж тэмдгээ хурдан намдаадаг үйлчлэгийг илүү хурдан үзүүлдэг хаана штэ. Тэгвэл энэ маань үгсэн одоо бактери үү? Ер нь яг тэр нь зохимжгүй л дээ. Яг идэвхгүйчилсэн бактери гэдгээр ойлгож байна. Гэхдээ идэвхгүйчилсэн бактери нь амьд бактериас муу шүү гэдэг ойлголт хязгаарч байхгүй. Энэ парабиотик, постбиотик бол пробиотикийн шинжилгээ ухааны дэвшилтэлт ойлголт. Цаашлаад өшөө энэнгээр бид нэр илүү одоо хурдан үр дүнтэй эмчилгээний аргуудыг зохиож байгаа. За жишээ нь бол одоо хеликобактери эмчилгээний төртөл одоо энэ парабиотикийн нөлөөгөөр антибиотик тэсвэргүй хеликобактери алын ч ялгалгүйгээр очиж наалдууж идэвхгүйжүүлдэг парабиотикуудыг гаргаад авсан. За тэгээд өөрөөр хэлбэл ерөөсөө бидний одоо нөгөө эмчилгээний одоо энэ үзүүлэх одоо тэр пробиотикийн эффект нөлөөг нь илүү төрөсөж байгаа юм. За одоо probiotic acute дээр жишээ аваад үзье л да. Энэ дээр 3 төрлийн 8 тэрбум бактери байдаг нэг таблетканд. За тэрэн дээр Lactobacillus acetophilus, Lactobacillus casei, за нөгөөх нь Streptococcus thermophilus. За тэгвэл Streptococcus thermophilus гэдээ яриад үзье л да. Ер нь бол Streptococcus бол хүний биед дандаа өвчлөл үүсгэдэг. Тийм, ер нь сонсч ирсэн юм шүү. Streptococcus pyogenes, Streptococcus pneumoniae гэл тий. Тэгэхээр хамгийн зөнхлөн одоо хоолойны архаг тонсилит цаашлаад амьсгалын замын уушгины одоо хадгалгааг үүсгэгч нар. Гэтэл Streptococcus thermophilus болоод ирэхээр хүний биед ашигтай бактери болгож явчихдаг. За тэгвэл энэ ямар ашиг тустай байд юм бэ? Постбиотик, парабиотик үүсгээр ямар ашиг тустай гэхээр энэ нь хүний эзний орчинд вирусуудыг дарамгуулж идэг. Өөрөөр хэлбэл ялангуяа норовирусуудыг одоо бууруулдаг гэж халдварлагддаг. Тэгэхээр одоо энэ дээр probiotic acute дагуулдаг Streptococcus thermophilus нь вирусны эсрэг зочин суулгалтыг бууруулах ач холбогдолтой. За нөгөө талаас Lactobacillus acetophilus-ыг одоо ингээд лабораторийн орчинд өсгөөд пребиотикоор хооллоод түүнээс маш хэрэгтэй бодисуудыг ялгаж авдаг. Энэ юу вэ? Бактериоцин. Бактериоцин. Одоо ер нь бол ашигтай бактериас ялгарч байгаа эдгээр бактериоцинуудыг илүү их судалж байгаа юм. Яагаад вэ гэвэл эдгээрээс бид нэр эко антибиотик гаргаж авах гэдэг юм. Эко антибиотик аа. За энэ нь юу юм гэхээр за бид нар антибиотикийг хамгийн анх одоо мөөгцрөөс гаргаж авч байсан шүү дээ. Тэ одоо доктор Флеминг. За тэгэхээр пенициллины тэ. За тэгэхээр энэ мөөгцрөөс ялгарч байгаа идэвхтэй бодис нь бусад одоо энэ бактерийн өсөлт үржлийг дарангуулдаг гэж үздэг юм байна л да. Гэхдээ антибиотикийн нэг сул тал нь юу гэхээр бүх төрлийн бактерийг очиж дарангуулж байгаа учраас давхар ашигтай бактерийг бас саатуулах эрсдэлтэй байдаг. За тэгвэл
Энэ бактериоцины нэг давуу тал юу юм гэхээр тэр ашигтай бактериас ялгарах бодис нь өвчин үүсгэгч ямар бактерийг одоо чиглэж дарангуулад байгаа вэ гэдгийг судлаад байгаа юм. Өөрөөр хэлбэл одоо хүний биед одоо тэр өвчин үүсгэгч нингийг очиж устгадаг. Гэхдээ ашигтай бактериудаа яах нь устгадаггүй тийм давуу талтай байна. Тэгвэл одоо энэ манай талынх юм байна. Ер нь бол яг бас энгийнээр бол сонгомол антибиотикийг бий болгож байна. Одоо бидний бол нийтлэг одоо мэдгүй ч гэсэн бактерицины нэг төрлийг айгүй их ашигладаг. Ялангуяа эмэгтэйчүүдийн эмч нар маань одоо өтрийн сүм хүчлийг ялгаруулдаг бактериудыг ашигладаг шүү дээ. Тэр доплерын саханцрууд гэж яриад өндөө лактобациллусын төрлүүд байдаг. Тэр дундаа лактобациллус crispatus гэдэг зүйл байдаг. Энэ зүйлээс бол одоо маш их хэмжээний сүм хүчил ялгаруулдаг. Энэ сүм хүчил ялгархаар одоо өтрээний pH орчныг бууруулад ирэхээр тэнд үүсгэх одоо эмгэг төрөгчнөр дарангуулагддаг. Энэ нь нэг төрлийн бас бидний бактериоцин байдаг. Тэгэхээр ер нь бол пробиошн акутыг бас хэрэгэлдэг ээж аав бас зөвлөдөг эмчнэр маань яагаад ийм хурдан үр дүнтэй вэ гэдэг асуултыг асуудаг. Яагаад гэвэл энэ бол өөрөө нөгөө пробиотик, постбиотик төрлийн эмчилгээний төрөл. За тэр дундаа өөртөө бактериоцин гэдэг бодисыг агуулж идэг. Тэгэхээр маш хурдан пробиотик нь яаж нүүлчилдэг гэхээр тэдгээр одоо корпусууд нь маш хурдан хучуурсыг хочиж авдаг. Ингээ хучаад авчаар нөгөө өвчин үүсгдэг бактериуд хучуурсэн дээр очиж наалдаж чадгаа болчдөг байна шүү дээ. Мөн бас вирусууд хүртэл наалтгаа байх нь шүү дээ. За тэгэнгүүт дахиад бас нэг зүйл нь өөрт нь бактериоцин агуулгаддаг. Лактацин бий. За өөр бас маш олон төрлийн идэвхтэй бактериоциныг агуулдаг. Ингэнгүүт нөгөө суулгалт үүсгэж байгаа бактериудын эндотоксин одоо бусад хортой тухайн бактериудыг дарангуулж эхэлж өгдөг боломжтой байдаг байна. Тэгвэл бол яалтчгүй пробиотикоос хамаагүй хурдан үйлчлэгээтэй илүү шинж тэмдэгэ илүү хурдан түргэн амдаж өгнө шүү дээ. Тэгвэл яг суулгалтын үеийн л түргэн тусламж яах нь шүү дээ. Тий, ер нь бол одоо гол үйлчилж байгаа эмгэг зам гэж ярьдаг тэр нь яг энэ дээрээ суурилсан байдаг байна. За тэгэхээр ер нь бол пробиотик гэдэг зүйлийн ойлголтууд одоо улам л цаашаа одоо гүн гүнзгий судлагдаж байгаа. Хөгжиж байгаа тий. Тэгэхээр бид нэр одоо лактобациллус, ацетофилус гэж яриа л тий. Бифидум бактери одоо ингээл лактобациллус, бифидум бактери гэж л яриа л ерөнхий зүгээр л тухайн бактерийн төрлийг л яриад байна. Цаашлаад яг ацетофилус гэж зүгүүлэл яриад байна. Гэтэл одоо энэ шинжилгээ ухааны гол зорилт нь стрейн буюу омгийг хүртэл судлаад эхэлсэн. Өөрөөр хэлбэл нэг жишээ аваад үзье л да. Lactobacillus rhodri 12246 гэдэг омг нь өтрээний сүм хүчлийн бактери байтал яг энэтэй адилхан нэг зүйл Lactobacillus rhodri DSM-Z 17648 гэдэг омг нь ходоодны хеликобактерийг дарангуулдаг. Хоёулаа нэг зүйл боловч омг нь өөр болохоор үүрэг нь өөр болчихж байгаа юм. Ингээд харахаар бид нар бол одоо пробиотикийн шинжилгээ ухаан бол яг энэ омог судлал энэ омог дотроо одоо ингээд нэг зүйл дотор агуулж байгаа 700 омгоос ч юм уу эсвэл 1000-аад омгоос аль нь хүний биед яг энэ ашиг тусыг илүү сайн үзүүлээд байгаа юм бэ гэдгийг судлах нь чухал. За тэгээд судалчаад үүнийг постбиотик, пробиотик одоо болох боломжтой юу гэдэг юм те. Хэрвээ ийм байвал энэ үйлдэлээ илүү хурдан үйлзүүлж чадах юм байна гэдгийг судлаад байгаа одоо гол зорилтууд болчиход байгаа юм л да. Ер нь бол. Одоо пробиотикийг одоо дандаа л хэрэглэж байгаа шүү дээ. Тэнгуут одоо пробиотик ч одоо ихэвчлэн ходоодны ашигтай бактери, гидсний ашигтай бактери тий. Тэгвэл манай пробиошн акут ходоодонд задрах уу? Яг ямар технологиор хийгдэж яг гидсэнд тэр нөлөөгөө үзүүлэх юм болоо? За тэгэхээр технологиор бодох юм бол одоо альва нэг ашигтай бактерийг хүний биед одоо илүү үр дүнтэй оруулахад нэг дөрвөн эрсдэл хүчин зүйлийг даах шаардлагатай байдаг. Нэг нь хүчил төрөгчийн эсэлтэлт, за нэг нь чийгшил, за нөгөөх нь орчны температур, нөгөөх нь дөрөвдөх нь ходоодны нөгөө хүчил, зүсний хүчил. За тэгэхээр эдгээр одоо бидний одоо эрүүл ихэнх дийлэнх одоо пробиотик гэж нэрлэдэг байгаа эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүд бас харьцангуй сайн дэвшилтэл технологиуд руу орцсон байгаа юм. Яха. Тэнгуут одоо тэгээд пробиотик гэсэн янз янзын хэлбэр дүрстэй болсон, хэрэглэх аргын хувьд өөр болсон. Тэгэл капсултай ч байна. Нутаг байдлаар ч байдаг. Ээжүүд маань капсулын задлаад ч өгчдөг тий. Тэрний талаар.
Ерөнхийдөө бол одоо нөгөө анх одоо пробиотик чинь бол одоо шингийн хэлбэр эсвэл тарганд хэрэглээд те энийг амьд байлгахын тулд бид нэр хөргөчөнд удаа хадгалах ч юм уу те байх байсан бол энэ юунаас хамгаалж байгаа гэхээр нөгөө хит их халуун эсвэл чийгшил эсвэл одоо нөгөө хүчил төрөгчийн эсэлтээс бид нэр хамгаалж байгаа. Тэгвэл одоо дийлэнх пробиотикуудын одоо нанобрус гэж байдаг. Одоо лиофилжсэн лиза технологи буюу пробиотикийг одоо нанобрусээр бүргэх одоо юм технологи. Энэ нь ямар ач холбогдолтой юм бэ гэхээр заавал бүх бүтээгдэхүүнээ капсулах шаардлага болж байгаа. Бид нэр капсултай бүтээгдэхүүнийг түрүүн ярьсан ээжүүд маань задлал өгчдөг. Гэтэл энэ капсул хоёр үүрэгтэй байдаг. Нэгт нь энэ капсултай одоо энэ ашигтай бактерийг хэрэглэхээр очих газарт нь очуулахын тулд наан задлахгүй тулд капсул гэж. За хоёрт нь ходоодны хүчил зүсний хүчлээс хамгаалах гэж капсул байж байгаа байхгүй. Гэтэл ингээд задлаад өгчгөр нөгөө ашигтай бактери маань хүүхдэд өгөхэд одоо нөгөө ходоод зүсний хүчилтэй очиод хүчгэн байна шүү дээ. Капсулгүй болчоор. За тэгэхээр энэ нөгөө сүүлийн үед нунтаг пробиотикууд маш их ашиглаж байгаа шүү дээ. Эдгээр маань бол бүгд нанобрус буюу лиофилжсэн лиза технологиор хийгдэж байгаа гэсэн үг байна. Тийм болохоор санаа зовлтгүй бага насны хүүхдэд бүр хэрэглэхэд илүү их хялбар амар болж эхэлж байгаа юм. За нөгөө талаас ерөнхийдөө одоо Prevision брендийн маань одоо нэгэн давуу тал гэж хэлэх үү те. Одоо технологийн нэг давуу тал байдаг. Энэ нь Creo технологи гэж байдаг. Өөрөөр хэлбэл тэр DSM Firmenich гэдэг компани буюу BioCare гэдэг дайн улсын үйлдвэрлэлийн компаниас үйлдвэрлэгдэх Prevision брендийн бүтээгдэхүүн маань Creo гэдэг патент технологитой байдаг. Энэ нь лиофилжилсэн одоо тэр нанобрусээс гадна давс сахарын полимероор одоо давхар хамгаалж өгдөг юм технологи хөлдөөж хатаах аргаар хийгдсэн. За сүүлийн үед одоо энэ Creo технологи гэдэг чинь одоо нэлээд дэлгэрэнгүй болж байгаа шүү дээ. Өөрөөр маш өндөр градусд хасаг температурын градусд хөлдөх ийм арга технологи. Энэ одоо мэс заслын процедурт одоо маш их ашиглаж байна. Сансар судлалд ашиглаж байна. Одоо өөрөөр хэлбэл амьд битийг хөлдөөж одоо зөгнөлт кинонд гардаг шүү дээ. Нөгөө урт наслуулахын тулд нөгөө хөлдөөдөг тий. Яг тэрнтэй ижилхэн пробиотикийг одоо тэр дайн улсад үйлдвэрлэсэн пробиотикийг Монгол улсад байгаа хүүхдийн гизэнд 80-аас 90% хүртэл одоо тэр баталгааг тэр патентээр тэр Creo технологи нь өгдөг байна. Өөрөөр тэр хүчил төрөгчийн эсэлтэлтээс чийгшлээс хамгаалсан дээрэс нь тэр лагуунд одоо халуун хүйтэн температур байх хамаагүйгээр тэр дисүртэй байлгадаг байна. Тэгээд цаашлаад ходоодны хүчил зүсний хүчлээс хамгаалж өгдөг юм технологи байна. Тэгвэл одоо яг яг үйлдвэрлэгдсэн үедээ байсан тэр бактериал одоо Монгол дахь хүүхдэд 80-аас 90% патент одоо тэрний баталгааг л өгч байгаа гэсэн. Тул яг юм Creo технологиор хийж дээ. Тий. Тэгэхээр энэ технологи сайн байж бас нөгөө эмчилгээний үр дүн нь ч илүү сайн байна гэсэн. Тэгэхээр ийм давуу талууд бас байдаг. Тэгэхээр яг одоо ашигтай бактери амьд байлгахын тулд хадгалж байгаа бас нэг технологи тий. Хадгалах нөхцөлийн өвдөж гэсэн илүү амар болгосон шиг санагдаж байна. За манай Prevision Aquatic тий бас яг хэрэглээний талаас нь бас жоохон зөвлөгөө өгвөл хэрэглэхэд бас нэлээд хурдан үр дүнгээ өгдөг. Одоо ч бас эмчнэр маань ч гэсэн аягүй сайн мэддэг болсон бүтээгдэхүүн. Бас Монголд орж ирээд одоо 10 дахь жилдээ болгож байгаа бүтээгдэхүүн байгаа. Эннийхэн талаар бас хэрэглэх аргын хувьд хүмүүстээ бас жоохон ойлгомжтой байх үүднээс баг зэрэг. За тэгэхээр ер нь бол Prevision Aquatic бол одоо танай гэр бүлийн тэ эсвэл одоо таны машины төргөн тусламжийн хайрцагт байх нэг бүтээгдэхүүний нэг гэж ойлгож болно. Яагаад гэвэл ямар нэгэн халдвар аяллаа зугаалгын үед бол бид нарт суулгах тохиолдол бас гарна. За тэгэхээр тэрэнд одоо хамгийн түрүүнд одоо маш хурдан үр дүнтэй хамгийн гаж нөлөөгүй аюулгүй сонголт бол бас Prevision Aquatic байх боломжтой. Яагаад аюулгүй гаж нөлөө багтаа вэ гэхээр энэ маань насны залтын хувьд бол 3 сартай бага насны хүүхдээс насан туршиж бүгд хэрэгэлдэг байхад 3 сартай хүүхдээс тийм үү те няраагаас дэшээ хэрэглэх 3 сартай бага насны хүүхдээс тий тэгэхээр ер нь бол яг дотроо 6 ширхэг таблетик байдаг. За тэгээд хүүхд бага насны хүүхдэд мэдээж таблетикийн хэрэглэх төвөгтэй. Гэхдээ өөрийнх нь халбаг одоо шингэн усанд тухайн таблетика нэг 2-оос 3 минут дэвтээчихээр маш хурдан дэвтчихдэг.
тэгэхээр хүүхдэдээ бол угжаар нь юм уу эсвэл дэвтсэн тэр бүтээгдэхүүнээ халбаар бас зөөлөн халбаар бас өгөх боломжтой байдаг шүү. Тэгэхээр хүүхдэд бол одоо ийм байдлаар өгөх боломжтой. Харьцан том хүн одоо тий таблетыг зажилж идэх хүмүүст бол тааламжтай баг зэргийн чихэрлэг амттай учраас хүүхдүүд голохгүйгээр шууд идчихдэг. Тий тэгээд хэрэглээний хувьд бол эхний үед бол цохилтын том буюу 2 таблетыг хэрэглэдэг. За дараагийн 1 дор тий 2 дахь 3 дахь өдөр бол өглөө орой мөн адил ажилхан мөрдөл өглөө оройд нь өгүүлж байгаа юмчтай. Ингээд тий 6 ширхгийг ер нь бол 3 өдөр яг зочмын суулгалтай үед өгөхөд хангалттай гэж үздэг байх нэ. За тэгвэл бас манай Probation Acute маань яг таны зочмог суулгалтын үеийн түргэн тусламж болж чадах нь байна. За тэгээд хэрвээ та хөдөө гадаа явж байгаа, аялал жуулгандаа явж байгаа бол бэлтэж байгаа түргэн тусламжийн хайрцагт зайлшгүй пробиот яг манай Probation Acute-ийг хэрэглэхийг зөвлөж байна. За тэгээд гэртээ ч гэсэн хүмүүс одоо аптек гэж ярьдаг, гэрийн аптек гэж ярьдаг яг эмийн сангийн хайрцаг буюу түргэн тусламжийн хайрцагт ч гэсэн Probation Acute заавал байлгаарай. Үнэхээр түргэн үйлчилгээтэй илүү үйлчилгээ сайтай бүтээгдэхүүн байгаа. За тэгээ та бас манай бүтээгдэхүүнийг өөртөө эмийн сангуудаараа худалдаа авах боломжтой. Аль болох тэг аялал зугаалганд бас гүйлгүүл хэцүү шүү дээ. Ерөнхийдөө бол маш зовиртой байдаг. За тэгэхээр өнөөдрийн хоёлын бас нээлттэй сэдв маань ингээд дуусчих шиг байна тий. Тэгэхээр өнөөдрийн сэдвийн хүрээнд бол манай бас одоо подкастыг сонсч байгаа хүмүүс маань за юу ойлгов гэхээр за нэгт бичил бит гэдэг зүйлийг ойлголоо. За бичил бит гэдэг хүний биед ямар ашиг тустай юм тий. За тэндээс одоо яг пробиотикууд нь яг юу юм. За тэгээ пробиотикууд нь яг одоо яагаад одоо шинжлэх ухаанд чухал байгаа юм. Цаашлаад яагаад энийг одоо эмчилгээнд хэрэглээд байгаа юм гэдгийг ойлгосон болов. Тэгээд мөн бас гүйлгэлтийн одоо нэг улирлын чанартай суулгалт гүйлгэлтийн үед ямар үед нь ямар пробиотик, парабиотик, постбиотикийг хэрэглэх нь илүү үр дүнтэй юм гэдгийг бас ойлгосон баг. За тэгээ мэдээж Probation Acute ямар үр дүнтэй гэдгийг тодорхой хэмжээгээр бас ойлгосон болов гэж бодож байна. За эмчтэй бас баярлалаа. Тэгээд энэ дугаар дээр бас яг цаг үеэ олсон хэрэгтэй мэдээллийг хүргэсэн байх гэж бодож байна. Тэгээ та бүхэн маань ч гэсэн яг өөрт нь хэрвээ тийм шинж тэмдэг байгаа бол манай бүтээгдэхүүнээс худалдаа аваад хэрэглэж үзээрэй. Үр дүнг нь мэдрээрэй гэж хэлмээр байна. За тэгээд манай подкаст та бүхэндээ дандаа шинжлэх ухааны үндслэлээр яг цаг үеэ олсон тийм мэдээлэл хүргэдэг байгаа. Тэгэхээр та байнгын манай подкастыг сонсохыг хүсэх юм бол лайк дараарай, комент бичээрэй, бас хонхоо дараарай. Тэгэх юм бол манай шинэ дугаар болгоныг хурдан түргэн шуурхай сонсох боломжтой байгаа. За тэгээд манай подкаст хамт байсанд баярлалаа. Өнөөдөр бас маш олон талаар сүүлийн үеийн гой мэдээлэл хүргэсэн, мэдлэг олгосон Азгүй эмчтэй бас баярлалаа. За тэгээд манай дараагийн дугаартай хамт байгаарай гэж хүсье. Тэгээд энэ дугаараас таалагдсан байх гэж бодож байна. Бас найзуудтай шеэрлээрээ хэрэгтэй мэдээлэл байсан бол за дараагийн дугаар дээрээ бид нар энэ талаар бас арай өөр өнцгөөс илүү дэлгэрэнгүй та бүхэндээ хүргэх болно. Тэгэхээр бидэнтэй хамт байгаарай. За тэгээд Formation-тай хамт 1% илүү байцгаая. За баярлалаа. За баяртай. За баяртай.